Сайн байцгаана уу? Хачиргалтай бичлэгүүдийн 2 дахь цувралаар уулзаж байгаадаа баяртай байна. Дараах дүрсийг охиныхоо амьдралын мөч бүрийг бичиж ирсэн нэгэн ээж хуваалцсан байна. Тэрээр өөрийн сошиал хаягаа ганц охиндоо зориулсан бөгөөд олон удаагийн бүтлгүй жирэмслэлтийн дараа хизээж хүүхэдтэй болж чадахгүй гэж бодож байсан ч эцэст нь охин нь төрсөн юм. Габигийн хувьд охин Режина бол жинхэнэ гайхамшиг байлаа. Түүний нэраа үеийн бичлэгүүдээс эхлээд сургуулийн анхны өдрийн зургууд хүртэл охиныхоо амьдралын жижиг мөч бүрийг хадгалж үлджээ. Гэсэн хэдий ч зарим бичлэгүүд нь олон үзэгчдийг гайхшруулсан байна. Бүх зүйл охиныг нялх байх үед Габигийн хийсэн хэд хэдэн бичлэгээс эхэлжээ. Тэр үед охин хөвчлэн гэрийнхээ үүдний хэсгийн коридор руу мөлхөж очоод тийшээгээ гөлрөн ширтдэг байсан. Хэрэв охин энэ үйлдэлээ олон жилийн турш үргэлжлүүлэн давтаагүй бол энэ нь тийм ч сонин санагдахгүй байх байсан. Харин одоо болтол олон жилийн дараа ч гэсэн ямар ч тодорхойгүй шалтгаанаар яг л нялх байх үе шигэ тэр коридорын зүг гөлрөн ширтсээр байдаг. Vámonos ya. Vente, mi amor. Vente. Vamos a... Охин ганцаараа тоглонгоо хэн нэгэнтэй хөөцөлдөж байгаа мэт үйлдэл гаргахаас эхлээд коридорт хий үнсэлт хийж Режина яг л найзтайгаа тоглож байгаа мэт хаашилдаг байна. Тэр төсөөллийн найзтай байх магадлалтай юм. Гэсэн хэдий ч охины ээжийн хувьд байдал өөр байж магадгүй бөгөөд үүнийг саяхан нийтэлсэн нэгэн бичлэгээс харж болно. ¿Qué pasó? Ay, Dios, ahora sí me asusté. ¿Qué pasó? Ay, Raichi. Mira, apunta para allá. ¿Qué, mi amor? Vámonos. ¿Qué, mi amor? ¿Qué hay? ¿Qué pasó? Ven, amor. Ven, amorcito, vente. Venga, mi niña. It's okay. Энэ удаад өмнөхөөсөө ялгаатай нь коридортой холбоотой сүүлийн үеийн бичлэгүүдэд охин ээлтэй тавгүй байдалтай харагддагч яагаад гэдгийг нь тайлбарч чаддаггүй байж. Саяхан хүмүүс нэгэн бичлэгт ихээр анхаарал хандуулж эхэлсэн байна. Тэр нь нэгэн шөнө санамсаргүйгээр авсан богино бичлэг байжээ. Бичлэгт охин нь унтахын өмнө энгийн үйлдэлүүдээ хийж байгаа нь харагдана. Үзэгчдийн хэлснээр анхааралтай харвал охиныг юу айлгаж байсныг олж харж болно гин. Тэр бичлэгийг одоо хамтдаа үзцгээе. Энгийн хөгжилтэй мэт эхэлсэн бичлэг гинтийн аимшигтай болж хувирна. Охин ямар нэг зүйлийг заасны дараахан шүүгээний дотор сүүдэр шиг дүрс маш хурдан өнгөрч харагдана. Тухайн мөчөд гэрт өөр хүн байгаагүй. Уг явдлыг тайлбарлах боломжгүй хачиргалтай болгож байв. Сэтгэгдлүүдийг уншсны дараа охины ээж Габи шүүгээг шалгахад юу ч олдсонгүй. Хэрвээ дотор нь хоосон байсан бол тэр хар сүүдэр шиг зүйл юу байсан юм бол? Охины ээжид тодорхой хариулт байхгүй ч үзэгчдэд өөрсдийн таамаглал байлаа. Магадгүй энэ л зүйл охиныг удаан хугацаанд айлгаж байж болох юм. Тэр үүнийг үргэлж коридор руу заадаг байсан шигэ зааж байсан. Яг юу гэж бодохоо мэдэхгүй байсан ч Габи санаа нь зовсоор байв. Тэгээд нэгэн шөнө тэр дахин нэг бичлэг хийжээ. Энэ удаа бүрч илүү сэтгэл түгшээсэн зүйл байсан бөгөөд энэ нь гал тогоонд охиноо бичиж байх үед тохиолдсон аж. Өмнөхтэй адилхан дахин нэг сүүдэр өнгөрөх нь харагдана. Гэхдээ энэ удаад тэр Габи болон түүний охинтой нэг орон зайд яг хажууд нь байна. Ямар нэгэн дүрс юу ч байсан бай. Нэг талаас нөгөө рүү хурдан өнгөрөөд гинэт алга болчих шиг болно. Охины ээж Габигийн хэлснээр гэрт нь өөр хүн байгаагүй гин. Энэ бүхний дараа камерт яг хэн эсвэл юу бичигдсэн юм бол? Охины ээж Габи одоогоор гэрт нь болоод байгаа энэ үл ойлгогдох зүйлд хариулт олж чадаагүй байна. Гэхдээ дахин санамсаргүйгээр ямар нэг хачирхалтай зүйл бичигдэх вэ гэж анхааралтай ажигласаар байгаа.
Охин нь яагаад гэнэт коридороос айх болсон? Мөн бичлэгдүүлсэн тэдгээр дүрцүүдийн талаар ямар ч тайлбар алга байна. Дараагийн бичлэгийг Captain Scorpion 8 гэх хэрэглэгч Instagram-аас олсон байна. Гэхдээ бичлэгийг их сурвалж болон аккаунт нь одоо устсан бөгөөд аккаунт алга болсон нь өөрөө сонинж бичлэг нь бүрч илүү хачирхалтай юм. Бичлэгт хоёр эмэгтэй алслагдсан ойд явган ажил хийж байгаад гэнэт төмөр хаалттай нөх болсон байна. Watch there be nothing. Oh. Эхэндээ тэд баг зэрэг эргэлдсэн ч эцэст нь тэр төмөр хаалтыг онгойлгохоор шийджээ. Үнэн дээр тэд үүнийг ердийн усны системийн таг гэж бодсон бөгөөд санаа зовох өөр зүйл биш гэж үзсэн байна. Гэвч магадгүй тэд илүү болгоомжтой байх ёстой байсан байх. Учир нь дараа нь болсон зүйл нь бичлэгийг жинхэнэ айдастай болгон хувиргасан юм. Is that glass? Plexiglass. I f***ing heard noises. Dude, f***ing do it. Ugh. Do you hear it echoing? We have to do it now. Holy sh**. Are you? This is insane. Oh. There's a flashlight in my backpack. Go get the flashlight. It's in the top. Тухайн мөчөд тэр хоёр эмэгтэй хинэн ч анзаараагүй бөгөөд тэднийг доош харах үед нэгэн бүдэг цайвар өнгөтэй царай харагдсан байна. Хэдийгээр маш харанхуй байсан ч ямар нэг зүйл тодорч үзэгдэнэ. Тэдний хийсэн хоёр дахь бичлэгт нэг нь гарч идэн авахаар явж байгаа нь харагдана. Үүнээс хойш тэд өөр зүйл олж хараагүй бололтой. Учир нь дараагийн бичлэгүүдэд тэр бичигдсэн нүүр царай огтхон ч харагдаагүй байна. I'm Mackenzie. I think I'm the sacrifice. Like water cistern. It's really Тэд хоёр дахь бичлэгийг зөвхөн тэр нүхийг дахин шалгахын тулд хийсэн бололтой. Энэ нь тухайн хоёр эмэгтэй тэр царайг өмнө нь анзаараагүй байх боломжтой гэсэн үг юм. Энэ бичлэгийн талаар илүү нэмэлт мэдээлэл дэлгэрэнгүй тайлбар байхгүй тул тэр нүхний дотор юу байсан гэдгийг бид хизээч мэдэхгүй байх магадлалтай юм. Энэ бичлэгт оройн 10 цагийн үед эгчдүү хоёр хэрэгтэй зүйлээ авахар гэртээ буцаж иржээ. Гэвч яг гэртээ орохын өмнө тэд гудамжны нөгөө талд нэгэн юр булсын зүйл анзаарсан байна. Тэнд тэрэг дүүрэн аимшигтай харагдах тоглоомын хүүхэлдээнүүд байжээ. Эгчдүү хоёр тэр тэрэгэнд юу байгааг хурдан харж хаад шууд гэрлүүгөө орж хэрэгтэй зүйлээ авахар яарав. Гэвч энэ үйл явдлыг хаалганы хонхны камер бичиж авах явцад санаанд ормогүй зүйл болсон байна. Тэдний камер дараах зүйлийг бичжээ. We just need to go in and get your stuff. Shut up. Hurry up. I don't go to your house and mess with your shit, so don't mess with mine. Тэр тэрэг болон дотор нь байсан зүйл нь үнэндээ тухайн эмэгтэйх байсан бололтой. Тиймээс тэр дотогш орж өөрийн эд зүйлд хүрсэнд нь уурлан тэднийг загнаж орилсон байна. Гэхдээ энэ бичлэгт үүнээс гадна айдас төрүүлэх өөр нэгэн зүйл бий. Тэр эмэгтэй байшинд байх мөчид коридороор нэгэн хар сүүдэр шиг дүрс
маш хурдан өнгөрнө. Юу болохыг ялгахад хэцүү. Учир нь тэр зүйл маш хурдан хөдөлж харагддагч ямар гэхийн хэлбэргүй. Зүгээр л хар бөөн зүйл харагдана. Гэхдээ энэ зүйл нэг биш. 2 удаа гарч ирдэг. 2 дахь удаа нь урд талын хашаанд гүйж байгаа мэт харагдана. Байрны эзэд хэлэхдээ энэ дүрсийг шөнийн цагаар гэрийнхээ гадаа олон удаа харж байсан гэжээ. Эхэндээ тэд үүнийг зүгээр л хар өнгөтэй муур гэж бодсон бөгөөд гудамжны муурнууд ихэвчлэн хоол тавьж өгдөг байсан тул тэдний нэг нь гэж андуурсан байна. Гэхдээ энэ бичлэгийг харсны дараа магадгүй энэ нь огт өөр зүйл байсан байж болох юм. Дараагийн бичлэгт нэгэн ээж охиныхоо бичлэгийг хийж байх үедээ түүнд нь нилээд төгшөөр төрүүлэм зүйл бичигдсэн байна. Ээжийнх нь хэлснээр энэ явдал нь нэг биш, нилээд олон удаа давтагдаагүй байсан бол тийм ч аимшигтай санагдахгүй байх байсан гин. Түүний бяцхан охин ээжтэй хандан аав чинь өрөөндөө нуугдаж байна гэж хэлдэг гин. Гэвч энэ нь байх боломжгүй зүйл юм. Учир нь түүний аав буюу охины өвөө 2002 онд нас барсан аж. Okay, who is it? Daddy. Daddy's right there. Is it your daddy? No, it's your daddy. Is where? Daddy's right there. Okay. Come on. Okay, show me. See? Oh, Your daddy's missing you. my daddy's missing me? That's your him. Let's go get him. Where'd he go? In him. Okay, show me. Өмнө хэлсэнчлэн энэ нь анх удаа тохиолдож байгаа зүйл огт биш. Хэдэн 7 хоногийн өмнө охин ээжтэй шүүгэн дотор сүнс харсан гэж хэлж байсан. Энэ удаад ч ялгаагүй хэн болохыг нь хэлээгүй. Зүгээр л сүнс байна гэж хэлжээ. Just see me. What sees you? The ghost? What are you talking about? Come on. Oh! The dryer scared me, and you already freaked me out. Энэ бичлэгийг үзээд саяхан болсон зүйлтэй харьцуулсны дараа охины ээж тухайн сүнс нь өөрийнх нь аав байсан гэж итгэж эхэлжээ. Хэрвээ тийм бол охины өвөө түүнийг олон удаа ажиглаж байсан байж магадгүй гэсэн үг юм. Мэдээж хэрэг энэ нь охины төсөөллийн зүйл байж болох бөгөөд тэр өөрийнх нь өвөө гэж бодож байгаа хүнийг хардаг гэсэн үг байж болно. Гэхдээ дөнгөж 2хан настай хүүхэд энэ бол миний ээжийн аав. Тэр намайг санаж байна гэж хэлэх үед бүх зүйл илүү сонин тайлбарлахад хэцүү болж хувирна. Missing you. My daddy's missing me? Охины ээж энэ нь зүгээр л өөрийнх нь төсөөлөл үү? Эсвэл үнэхээр ямар нэг зүйл харж байна уу гэдэгт эргэлзсэн тул түүнд өвөөгийнхэн зургийг үзүүлжээ. Охин түүнийг хизээч бичлэн харж байгаагүйг санах хэрэгтэй. Гэвч ээж нь зургийг үзүүлэхэд охин дараах зүйлийг хэлсэн байна. Yes? Yes, it looks like that. Daddy. 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 Yeah. And Mabel, what does your ghost do? No. What did you say he gave you? Hot. A heart? Daddy. Daddy. Uh-huh. Daddy. Yeah. Анхаарал татаж буй зүйл нь охин огт эргэлзэлгүйгээр яг л олон жилийн турш таньдаг хүн шиг шууд хариу үйлдэл үзүүлсэн явдал юм. Тэр зурган дээрх царайг тэр даруй таних өөрийнх нь өмнө харж байсан хүн мөн гэж хэлжээ. Ээж нь гайхаж бодилсан байдалтай энэ бичлэгийг онлайнаар хуваалцсан бөгөөд олон сэтгэгдэлт хүмүүс охин нь үнэхээр түүнийг харж байна гэж бичсэн байна. Гэвч бяцхан охин нь яаж огт танихгүй. Өмнө нь зургийг нь ч харж байгаагүй өвөөгөө шууд таньж чадсан юм бол. Хаана нэртэй нэгэн эмэгтэй оройн хоолоо идснийхээ дараа гэртээ зочныхоо өрөөнд ганцаараа гар утсаараа видео үзэнгээ амарч байсан бөгөөд яг тэр үед түүнийг айдас давтуулсан нэг үйл явдал тохиолдсон байна. I was invited because of lesbian geography, and we've been together almost ever since for 40 years. What was your first impression of her after moving over? So exotic. Very adorable Wally Schultz. I was in blue jeans and a plaid cotton white shirt and a big
Hello? Гэнэт мод чахрах чимээ гарч хэн нэгэн шалан дээгүүр удаан алхаж байгаа мэд сонсогдов. Түүний нохоо ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч урд өмнө нь байгаагүйгээр хүчтэй төрмгийн байдлаар хуцаж эхлэв. Хаана аажуухан шатаар ойртож шалгахаар очих үед гэнэт доошоо хурдан бууж ирэх хөлийн чимээ сонсогдов. Тэр мөчөд сандарч шууд гэрээсээ гүйн гарсан байна. Тэр шөнө хаана гэртээ ганцаараа байсан бөгөөд болсон зүйл нь хэвийн зүйл биш гэж тэр итгэжээ. Саяхан нэг хачиргалтай бичлэг сошиал сүлжээгээр хурдан тархсан ч түүний их сурвалжийг хизээж дурдаагүй юм. Энэ бичлэгийг нэгэн оршуулгын газар тавсан байна. Дүрсэн дээр олон хүн оршуулгын ёслолд оролцож байгаа нь харагдана. Эхэндээ бүх зүйл хэвийн мэт санагдах боловч удалгүй хачиргалтай, үнэхээр итгэмээргүй нэг зүйл тохиолдоно. Одоо бүгдээрээ бичлэгийг хамтдаа гарцгаая. Хайрцагны булангаас өргөж байсан цэнхэр футболтой эрэхтэй гэнэт тэнцвэрээ алдаж булшны нүх рүү унсан байна. Гэхдээ энэ үед хэн ч анзаараагүй нэг хачирхалтай зүйл болсон байна. Видеог дахин тогтоолж харахад нэг нууцлаг гар гарч ирээд түүний мөрнөөс барьж булш руу татаж унгааж байгаа нь тодхон харагдана. Мөн тэр булш нь хоосон, дотор нь хэн ч байгаагүй юм. Өнөөдрийн хүртэл бичлэгт юу болсон нь тайлбарлагдаагүй хэвээр байна. Дараагийн хачиргалтай бичлэгийг Филиппинд хийж дүрсэн дээр улаан цамцтай нэгэн нэмэгтэй гудамжаар явж байгаа нь харагдана. Гэвч хэд хэдэн хяналтын камер ямар нэг хачиргалтай зүйлийг бичиж авсан байна. Ito sa may Maligaya Street yan. Yan ang mabuti sa mola yung ulo. Ang tanya. Ano yung glitch doon? Masira yung CCTV natin. Check kay Sanchez yung CCTV. Bakit ganyan? Wala yung ulo. Pati nga ng bangga? Kasi yung bangga. Зарим хүмүүс үүнийг зүгээр л камерын алдаа байсан гэж хэлж болох ч гудамжны бусад бүх зүйл маш тод харагдаж байхад зөвхөн тэр эмэгтэй толгойл сарниж алга болж байгаа мэд харагдсан байна. Филиппинд нэг ихтгэл үнэмшил байдаг. Хэрвээ хүн зураг эсвэл бичлэг дээр толгойгүй мэд харагдвал тэр хүн удахгүй амь насаа алдна гэж үздэг. Хачиргалтай нь хэдхэн минутын дараа энэ бичлэгт илүү аимшигтай зүйл болсон юм. Ayun, no? Bilis. Ayun, nawala ng pwede. Ayun. Тэр эмэгтэй хяналтаа алдсан автобусанд санамсруугаар мөргүүлсэн байна. Мөргүүлсний дараахан тэр эмэгтэй нас барсан гэж хэлдэг бөгөөд олон хүмүүс үүнийг Филиппиний тэр ихтгэл үнэмшилтэй холбон тайлбарлах болсон байна. Эдгээр бичлэгүүд саяхан Филиппинд тархсан ч харамсалтай нэг сурвалж нь хизээж тогтоогдоогүй бөгөөд хэрэг бүхэлдээ нууц хэвээр байна. Дараагийн сонирхолтой бичлэгийг Колумбийн нэг телевизийн мэдээний суваг морг дотор бичжээ. Сэтгүүлчийг тэнд очиход уг морг нь орхигдсон, маш муу байдалтай байсан гэж мэдээлсэн байна. Сэтгүүлч тентхийн аимшигтай нөхцөл байдал болон тэсвэрлэхийн аргагүй өмхийн үнэрийг тайлбарлаж байх үед гэнэт хүйд даасан санаанд ормогийн нэг зүйл тохиолдсон байна. Bueno, estamos en interiores de la morgue del Hospital de Clínicas, pues y las condiciones en las que se encuentran los cuerpos ya sin vida son complicadas. Les invito a que vean estas imágenes. Se siente un olor nauseabundo.
Гэнэт хаалганы цоож өөрөө хөдөлж эхлэв. Дараа нь хаалга онгов. Сэтгүүлч үүнийг анзаарсан ч шууд дамжуулалт хийж байсан тул айцаа нуух гэж эвгүй инээмсэглээд сурвалжлагаа үргэлжлүүлв. Se siente un olor. Хожим сэтгүүлч хэлэхдээ энэ нь түүний амьдралдаа харж байсан хамгийн аимшигтай газар байсан гэжээ. Учир нь тэр моргийн нөхцөл байдал нь аимшигтай байсан гэв. Зарим хүмүүс үүнээс хойш тэр моргийг сүнстэй болсон гэж үздэг байна. Удаан хайсны эцэст энэ залуу үнэхээр хямд, нэгэн сайхан байшинголжээ. Шинэ гэртээ тэр маш их баяртай байсан ч түүний аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Нүүж орсноос нь хойш өрдөө 1 сарын дараа байшинд хачирхалтай зүйлс болж эхэлжээ. Анхны тохиолдол нь нэг шөнө нохоонуудтайгаа тоглож байх үед болсон байна. Sit. Good girls. Pow. Pow. Whatever. Let me get you a treat. All right, wait. There it is. There you go. There you go. That was fucking weird. Okay. Гэнэт нэг шургуулга өөрөө онгоожээ. Хэдхэн хормын дараа унтлахын өрөөний хаалга өөрөө хаагдсан байна. Маргааш нь тэр дээд давхраас хачин чимээ сонсож юу болж байгааг шалгахаар дээшээ гарчээ. Бүх зүйл болсны дараа тэр с ิจ гтэй ямар нэг зүйлээ баримтжуулахын тулд камер үлдээж бичлэг хийж эхэлжээ. Тэр шөнө компьютер дээрээ ажиллаж байх үед нь аимшигтай зүйл тохиолдсон байна. Hello? Эхлээд тэр хачин чимээ, хөлийн чимээ сонсож эхэлсэн тул камер аваад юу болж байгааг шалгахаар явжээ. Гэнэт өрөөнд доторх зүйлс өөрөө хөдөлж хинч хүрээгүй байхад өөрөө унж эхэлсэн байна. Олон хүмүүс түүнд аль болох хурдан тэр байшингаас гарахыг зөвлөжээ. Интернетэд хяналтын камеруудаар бичигдсэн олон хачиргалтай, аимшигтай бичлэгүүдэд тархдагч. Энэ нь тэднээс огт өөр юм. Олон хүмүүс энэ бичлэгт харагдсан зүйлсийг эвлүүлэг биш, бодит гэж үздэг байна. Нэгэн шөнөг эмэгтэй гэрийнхээ ойролцох хүчтэй чимээ сонсчээ. Гадагш гарч шалгахад юу ч олсонгүй. Тэр хяналтын камерын бичлэгээ шалгахаар шийдэв. Түүний харсан зүйл үнэхээр хачирхалтай, цочирдон байлаа. Одоо хамтдаа тэр бичлэгийг үзцгээе. Гэнэт нэгэн дүрс хаанаас ч юм гарч ирэн цэцэрлэгийн хаалганы өмнөр алхаж өнгөрөв.
Тэр хаалгыг огтоо байхгүй мэтээр нэвтэлж буй мэт гарсан байна. Дараа нь ааж охин байшин руу чиглэн ойртжээ. Тэр гэрэлтсэн хачин дүрс нь аажмаар бүдгэрсээр алга болсон байна. Гэрийн эзэн тухайн хаалга цоочтой байсан гэж баталдаг. Тэр дүрс яаж хаалгыг нэвтсэнийг огт ойлгохгүй байгаа гэв. Олон хүмүүсийн хэлснээр тухайн видеонд гарсан зүйл энгийн хүн биш байсан гэж үздэг. Энэ бичлэгийг нэгэн эмэгтэй хуваалцсан бөгөөд сүүлийн үед түүний гэрт ялангуяа нохоотой холбоотой аимшигтай зүйлс болж эхэлсэн гэж мэдэгджээ. Тэрээр эд зүйлс нь өөрөө унаж эхэлсэн. Хаалгууд өөрөө онгоож байсан. Мөн нохот хэдэн цагийн туршид тасралтгүй хусаж байсныг хэлсэн байна. Нэг өдөр хосуудад телевиз үзээд сууж байх үеэр үнэхээр түгшүүр төрүүлэм зүйл тохиолдсон байна. Үл үзэгдэх нэгэн хүч нохоог түлхэж татаж байгаа мэт харагдсан байна. Гэнэт нохоо байрнаасаа өсрөн босож өвдсөн мэт чангаар гасалж хосуудын зүг буудан дээр өсрөн гарчээ. Хосуудын явдлаас цочирдон айж дараа нь хяналтын камерын бичлэгийг шалгахад нохоонд нь яг юу тохиолдсныг хараад бүр ч их сандарсан байна. Дараагийн бичлэгдэр нэгэн эрэгтэй гэртээ сууж байх үеэр түүний нохоо нэлээд хэсэг хугацааны турш хөдөлгөөнгүйгээр тааз руу ширтэж хачирхалтай авирлаж байгааг анзаарчээ. Тэр хүн утсаа авч бичлэг хийж эхэлсэн байна. Has been freaking me out for about 15 minutes. I know, dude. What's going on? What are you seeing? Something's been spooking him. He's jumping around. This dude. What are you seeing? What are you seeing? Why don't you back up? Charlie. I know. Calm down. It's okay. What are you seeing? You're freaking me out, buddy. Do we need to go? Should we go, Bubba? You tell me when it's time to go. Because I don't know what you're looking at, but when we need to go, you let me know, buddy. What's freaking you out, bub? Okay. Should we go? Yeah? You leave when we gotta go. As soon as you walk out, I'll be right behind you. Нохоо цонхны дээгүүр эрэгтэй нүдэнд харагдахгүй. Ямар нэг зүйлд хуцахад тэр зүйл нь хариу үйлдэл үзүүлж байв. Хожим нь тэр бичлэгийг дахин үзэх үед нохоо нь яг ширтэж байсан газарт таазны ойролцоо жижигхэн бараан хар зүйл агаарт хөвж байгаа мэт харагдсан байна. Бүр илүү хачирхалтай тэр хүн нохоод бид явах хэрэгтэй юу гэж хэлэхэд гараарай гэх хэн нэгний хоолой сонсогджээ. Should we go? Yeah? Дараагийн хачиргалтай бичлэгийг Филиппиний Жан гэх хүн нийтэлжээ. Нэгэн шөнө тэр гинэт эхнэрийнхээ хаширах чимээг сонсож юу болсон талаар шалгахаар гүйж очисон байна. Тэгээд тэр эхнэр нь орон дээр хүүхдэд тэрвэн сууж байгааг харжээ. Түүний эхнэр цонх хүчтэй тогшсон чимээ сонссон бөгөөд хэн нэгэн герт нь орох гэж оролдож байна гэж бодсон гэж хэлжээ. Жан шууд шалгахаар явсан ч түүний олсон зүйл үнэхээр аимшигтай байв. Ungo na may dire. Pantag tao lang ni patay ng buang lagi. Цонх хүчтэй чичирч байв. Жан ямар ч эргэлзээгүйгээр галагш гарч юу болж байгааг шалгахаар явжээ. Тэгээд цонх өөрөө хөдөлж байгааг тэнд хинж байхгүй байгааг хараад тэр маш их айжээ.
Гэхдээ энэ явдал үүгээр дууссангүй. Дахин давтагдсан байна. Hey, gawas ako. Wait daw. Awa, gawas na to. Awa, bitana na mo. Wait daw. Excited pa ba? Ang manyang lugar. Sama diungok kita dari. Diungok na dani style. Wa lagi, wala gid lagi. Tawa. No, tawas na to ah. Tawas na ko. Wag gid. Atay maning. Лира бди ками. Энэ удаад зөвхөн нэг цонхч биш. Байшингийн бүх цонхоо нэгэн зэрэг чичирч эхэлжээ. Жан энэ хачирхалтай явдал яагаад болсон? Цонхнууд нь яаж өөрөө хөдсөн учрыг тайлбарлаж чадаагүй байна. За энэ хүрээд энэ удаагийн хачирхалтай бичлэгүүд цовруулын 2 дахь дугаар өндөрлөж байна. Сувгаа дэмжээд сабаа дараараа манайхаа. Удахгүй дараагийн бичлэгээр уулзах хүртлээр түр баяртай. Үзсэнд баярлалаа.